Та хамгийн сүлд эзээ ямар ч нөхцөл тайхгүйгээр дотроосоо тайван байдлыг мэдэрсэн бэ. Бид тайван байх үедээ асуудлыг илүү бодитойгоор харж, илүү ухаалаг шийдлийг олж чаддаг. Гэсэн ч яагаад ч юм бэ ухамсаргүйгээр ямар нэгэн нөхцөлийг хангаж ажил тайван байх ёстой юм шиг боддог. Надад сэтгэл зүйн зөвлөгөө авах гэж ирсэн хүмүүсийн ихэнх нь сэтгэл түгших, нойргуудах асуудлаар хандсан байдаг. Тэгвэл та бүхэнд өнөөдөр сэтгэл тайван байх нь амьдралын хамгийн том хүч гэсэн сэдвийн дагуу уг видеог сэтгэл зүйч бэлгэн очир бэлтгэлээ. Анхаарлаа хандуулна. Хүн бүрийн амьдралд хэцүү үе байдаг. Заримдаа бүх зүйл бүтлгүүдж байгаа мэт санагдана. Заримдаа хинч биднийг ойлгохгүй юм шиг мэдрэмж төрдөг. Харин зарим үед ямар ч тодорхой шалтгаангүйгээр доторх хүнд зүрх эзгүй хоосон мэт байдаг. Энэ бүхэн хүний амьдралын нэг хэсэг. Ийм мэдрэмж төрж байгаа нь сул тариа гэсэн үг биш. Харин та амьд мэдэрч чаддаг хүн гэдгийн илрэл юм. Орчин үеийн амьдрал бидний үргэлж харуулдаг. Илүү их мөнгө олох, илүү амжилттай болох, илүү дэгжин үзэсгэлэнтэй харагдах, илүү олон хүний сайшаалыг хүртэх шаарддаг. Нийгмийн сүлжээг нээх бүрд бусдын аз жаргалтай мөчүүднүүд нь тусна. Сториг гүйлэх гэж тэнийг нэг жаргалтай байгаа мөч. Гол асуудал нь бид өөрсдийн хамгийн хүнд үеийг тэдний хамгийн сайхан мөчтэй харьцуулдаг туршина. Ингээд л өөрийгөө хангалтгүй мэтэр дүгнэж эхэлдэг. Гэвч хүний эрэхтэй бид бусдын амьдралын бүх төр зургийг харддаггүй. Хүн бүр инээмсэглэх ард өөр ингэсэн тэмцэлтэй байдаг. Зарим нь найзтайгаа тэмцэж явдаг, зарим нь ганцаардалтайгаа. Зарим нь өнгөрсөн шархаа нууж амьдэрдэг. Тиймээс өөрийгөө бусдад харьцуулахын оронд өнөөдрийн өөрийгөө өчигдрийн өөртөөгөө харьцуулах нь илүү шударга хэмжүүр юм. Сэтгэл тайван байх гэдэг нь асуудалгүй амьдрахыг хэлдэггүй. Харин асуудлын дунд ч өөрийгөө алдахгүй байхыг хэлдэг. Далаа үргэлж давлгаатай байдаг ч далаан гүнд нам гүн байдаг шиг хүний доторч мөн адил тайван төв орон зай байдаг. Тэр тайван газрыг олохын тулд бид гаднах дуу чимээнээс илүү өөрийн дотоод дуу хоолойгоо сонсож сурах хэрэгтэй болдог. Өөртөө хатуу хандах нь биднийг илүү сайн хүн болгоно гэж олон хүн боддог. Би хангалтгүй байна. Би хичээх ёстой. Би алдах хэрэггүй. Гэх мэт бодлууд нь эхэндээ уран зориг мэт санагдаж, удаан хугацаанд үргэлжлэгдсэн хүнийг туйлын ихээр ядраадаг. Нөгөө талаар өөртөө илдэг байх нь сул дорой байдал биш юм. Алдаа гаргасан найзтай хэлэх урмын үгийг өөртөө илж чаддаг хүн л жинхэнэ хүчтэй байдаг. Тиймээс унсан үед өөрийгөө буруутгахын оронд өөртөө урмын үгийг хэлж сурах хэрэгтэй. Сэтгэл судлалын нэгэн сонирхолтой баримт хуваалцахад өөрийгөө бид чангаар магтах үед тарих хүний гаднаас сонсон дуу аймагт хүлээж авдаг. Яг л хин нэгнээс урмын үг авсан мэт хүртдэг гэсэн үг. Тиймээс би чадна, би хангалттай сайн, би мундаг байлаа гэх мэт үгсийг ичээд зовхгүйгээр өөртөө хэлж сурах хэрэгтэй. Би төдийлөн анзаардаг гэж амьдралын хамгийн үнцэнтэй зүйлс ихэнхдээ үнэгүй байдаг. Өглөөний нарны туяа, цэвэр агаар, хүүхдүүдийн инээд, хайртай хүний тээвэрлэлт, сайн найз минь шин сэтгэлийн яриа, ээжийн хоолны үнэр, борооны дараах чиг гэх мэт. Эдгээрийг бид анзаархаа байсан үед аз жаргал биднээс холдсон мэт санагддаг. Үнэн дээр аз жаргал алга болоогүй. Зөвхөн бид түүнийг анзаархаа болсон байдаг. Хүн өөрийн бүхэл мэдрэмжийг хүлээн зөвшөөрөх үед жинхэнэ тайвшрал эхэлдэг. Гониг төрөхөд өөрийгөө буруутгах хэрэггүй. Айдас мэдрэхэд өөрийгөө сул дорой гэж нэрлэх хэрэггүй. Ойлгох шаардлагатай боломжтой барих албагүй. Сэтгэл хөдлөл бүр өөрийн гэсэн үүрэгтэй. Тэд бидэнд ямар нэгэн зүйлийг ойлгох гэж ирсэн зочид юм. Зочдыг юу юуг хөөж явуулахын оронд ирсэн зорилгыг нь ойлгоод ярилцаад буцаас нь илүү дээр. Өнгөрснийг өөрчилж болохгүй. Ирээдүг бүрэн хянаж чадахгүй. Харин энэ мөчийг бид сонсож чадна. Энэ мөчөд та амьсгалж байна.
зүрхтэн цохолж байна. Танд дахин эхлэх боломж байна. Амьдрал яг одоо үргэлжилж байна. Заримдаа бид амьдралаа өөрчлөхийн тулд асар том алхам хийх хэрэгтэй гэж боддог. Гэтэл бодит өөрчлөл жижиг зүйлсээс эхэлдэг. Өнөөдөр хангалттай ус уух, 10 минут алхах, хайртай хүндээ баярлалаа гэж хэлэх, өөрийгөө нэг удаа магтах, нэг хуудас ном унших, нэг удаа чин сэтгэлээсээ нэх, жижиг үйлдэлүүд автах цар том өөрчлөлтийг бүтээдэг. Хэрвээ яг одоо та амьдралынхаа хамгийн хүнд хэцүү үе дээр алхаж байгаа юм шиг санагдаж байвал энэ мэдрэмж үр дүргэлжлэхгүй. Амьдрал уйлар шиг өөрчлөгддөг. Өвлийн хамгийн урт шүнж хэцтэй өглөөтэй золгодог. Та өнөөдөр харанхуйг мэдэрч байж болох ч гэрэл алга болсон гэсэн үг биш. Заримдаа үйл нарыг алхалдагч, нарыг унтраадаг гэсэн үг биш. Үүнтэй адил таны зовлонч таны үнцнийг эзэж устгаж чадахгүй. Өөрийгөө хайрлах гэдэг нь төгс болсон үедээ өөрийгөө үнэлэхийг хэлдэггүй. Харин төгс биш хэвээр байгаач өөрийгөө орхихгүй байхыг хэлдэг. Хүн бүр алдаа гаргадаг. Хүн бүр бүдэрдэг. Гэхдээ бүдэрсэн хүн бүр ялагдсан гэсэн үг биш. Босгоо байсан хүн л жинхнээсээ ялагддаг. Амьдралын утга учир өргөж том зорилгот байдаггүй. Заримдаа утга учир нь энгийн нэгэн өдөр тайван амьсгалж, хайртай хүмүүсээ хамгаалж, бусдад багхан ч гэсэн гэрэлгээгээ түгээхэд оршдог. Хүн бусдын амьдрал сайн сайхны жижиг улмар үлдээх бүртээ өөрийнхөө амьдралыг ч илүү утга учиртай болгож байдаг. Энэ хөвчлөгийг үзэж байгаа танд ганцхан зүйлийг сануулахыг хүсэж байна. Та ганцаараа биш. Таны мэдэрч байгаа мэдрэмжийг өмнө олон хүн мэдэрч байсан. Одоо ч олон хүн мэдэрч байгаа. Хүнд үе ирдэг, бас өнгөрдөг. Харин таны үнц нь амжилт, алдаа, бусдын үнэлэмжээр хизээж хэмжигдэхгүй. Та зүгээр л байгаа болохоор үнцэнтэй. Тиймээс өнөөдөр өөртөө багхан ч гэсэн завг, гүнзгий амьсгал, эргэн тойрноо ажиглал, хэн нэгэнд талрах, өөрийгөө уучлал. Маргааш бүх зүйл төгс болно гэж амлах аргагүй. Гэхдээ маргааш шинэ боломж авчрна гэдэгт итгэж болно. Амьдрал үргэлжилсээр байдаг. Харин итгэл найдар бол хүний дотор хизээж унтардаггүй жижигхэн гэрэл юм. Тэр гэрлийг хамгаалж чадвал хамгийн урт шүнж эцэстээ өглөө болдог.